студид бид нийслэлийн орон сууцны корпорац хувьцаат компани гүйцэтгэх захирал Говь сайхныг урилаа. За бидний урилгыг хүлээн авч ирсэн танд баярлалаа. Баярлалаа минь. Ипотек бол бидний хамгийн бас анхаарлын төвд байгаа асуудал. Ипотек төр хамтын өмчлөл гэдэг нэг шин зүйл яригадаад эхэлчихэж. Энэ ямар очиртай ажил эхлэх гээд байна? За өнөөдөр Монгол улсад орон сууцнд орох хүсэлтэй иргэд өдрөөс өдөрт их. Дээрээс нь яг өнөөдрийн байдлаар ипотекийн зээлийн их усур хангалтгүй байгаагаас шалтгаалаад одоо ингээд иргэдийн очор дараалал 2-3 жилийн дараа л ипотект орох хүсэлтэй иргэд үүссэн. Тийм учраас энэ иргэд маань бас одоо өрхийн орлого харьцангуй бага ипотекийн зээлийн шалгуур 30% урьдчилгааг төлөх бас ийм боломжтой иргэд бас тийм их биш байна. Тийм учраас ипотекийн зээлийн бүтээгдэхүүнийг бас олон төрлийн болгох, аль болох илүү олон боломжийг иргэдэд олгох зорилгоор бас засгийн газраас хамтын өмчлөлийн ипотек буюу энэ олон улсад хэрэгждэг shared ownership mortgage гэдэг өндөр хөгжилтэй орнуудад хэрэгждэг ипотекийн бүтээгдэхүүнийг бас нийслэлийн орон сууцны корпорацаас засгийн газарт танилцуулж байгаа. Энэ маань гол үндсэн зорилго нь бол ипотекийн зээлийн 30% урьдчилгаа төлбөрийг төлж чадахгүй байгаа иргэдэд урьдчилгаа төлбөрийн 30%-ийг 50% бууруулах боломж олгож байгаа. Дээрээс нь орлогодоо нийцсэн байдлаар орон сууцаа өөрийн болгож өмчилж авах энэ боломжийг нь илүү иргэдэд нээлттэй болгож байгаа. Гол үндсэн зарчим нь бол тухайн орон сууцын 50%-ийг нь моргичийн зээлээр авна, ипотекийн зээлээр авна, 50% дээр нь түрээсийн хэлбэрээр явандаа өөрийн өмчлөлт шилжүүлэх ийм бүтээгдэхүүн. Түрээс гэснээс түрээслээд өмчлөх бас асуудал иргэдэд их анхаарал татаад байгаа. Ингээд байр авчрамсан гэсэн өсөлттэй хүмүүс их байгаа. Энэ дээр нооск юу гэж байна? За нооск өнгөрсөн хугацаанд 5 жил гаруй хугацаанд нийтдээ 2700 орчим иргэдийг түрээслээд өмчлөх хэлбэрийн одоо орон сууцны хөтөлбөрт хамруулсан байна. Энэ маань ковидын нөхцөлд ажилласан энэ төрийн албаагчдад болон одоо яг зорилттой бүлгийн иргэдэд зориулсан хөтөлбөр байгаа. Энэ түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр бол ипотекийн хөтөлбөрөөс нэг ялгаатай нь урьдчилгаа төлбөр 30% байхгүйгээр 6-аас 8%-тэй 15-20 жилийн хугацаатай иргэдэд түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууц олгож байгаа. Буян тухай хоёр төсөл нооск дээр их удаан бас яригдсан шүү. Танаа дээр хариуцж ирсэн төсөл баха. Өр ширний асуудал, сошиал орчинд бас эвлэмдээлийн байгууллагууд дээр ч ихсэх байсан. Хөгжлийн банкын дээр өртөө гэдэг. Энэний өр юу болж байна? За, буян тухай хоёр төсөл маань анх 2019 онд Хөгжлийн банкнаас зээлийн гэрээгээр нийслэлд шилжиж ирсэн. Нийтдээ 78 тэрбумын ийм одоо зээлийн гэрээтэй төсөл байсан. Ингээд 2021 онд би нийслэлийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирлаар ирэхэд зээлийн хэмжээ 65 тэрбум байсан. Яг өнөөдрийн байдлаар бид Хөгжлийн банктай тухайн одоо орон сууцнд орсон энгийн түрээсийн иргэдийг түрээслээд өмчлөх хэлбэрт нь шилжүүлж иргэдэд өөрсдөд нь орон сууц олгох энэ боломжийг нээсэн. Мөн одоо газар чөлөөлтөнд зарцуулсан орон сууцнуудыг эргэлтэнд оруулж өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкнд нооск энэ буян тухай хоёрын өрийг бүрэн төлж одоо зээлийн хэлбэрт оруулж одоо барагдуулт болсон. Зархимзагчтай бид нийслэлийн орон сууцны корпорац хувьцаат компани гүйцэтгэх захирал Говь сайхныг урьж ярилцлаа.